Дээлтэй Монгол наадам 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Дээлтэй Монгол наадам нь Монгол үндэсний ястны хувцас, Монгол гэр, гар урлал, сэлбэр, Монгол ардын урлагийг гадаад дотоодын жуулчдад сурчлан таниулах, хүүг залуучуудад үндэснийхээ түүх соёлоор бахархаж, хайрлах сэтгхүүг төлөвшүүлэх зорилготой юм. Өнгөрсөн оны Дээлтэй Монгол наадамд нийслэлийн дүүргүүдийн төлөөлөл болсон 10,000 гаруй хүн оролцсон бол энэ жилийн наадамд түүнээс илүү хүн оролцож байна гэж зохион байгуулагчид онцолж байлаа. Сайхан өдөр болж байна. Дээлтэй Монгол наадам маань 7 дахь жилдээ өнөөдөр ингээд 12 цагаас нээлттэй ажиллагааны явах гэж байна. За гэртээ та манай энэ мэдээг үзээ сууж байгаа бол үндэсний хувцас өмсөд төв талбайгаа зориод ирээрээ Дээлтэй Монгол наадамд оролцоороо 6 цаг хүртэл үргэлжлэнэ. За энэ жилийн онцлог гэвэл дүүргүүд маань илүү зохион байгуулалттай орж эхэлж байна. Энэ жил бол үндэсний хувцас дээл хувцас Монгол гэр уралдаг хүмүүс уран бүтээлчд өөрсдөө ирээд үзэсгэлэнгээ бас гаргаж байгаа нэгээр онцлог байгаа. Тэр ирсэн хүмүүс маань газар дээр нь захиалгаа өгөө дээл эсгүүлж ойлгох юм бололцоотой болсон байна. За үндсэн зохион байгуулалтыг бол нийслэлийн засаг даргын хамгааллын газар, нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо хийж байгаа. За соёл спорт аялал жуулчлалын яам бусад хувийн хөгжлийн аж ахуйн нэгж байгууллагууд дэмжиж оролцож байгаа. Хэвлэл мэдээллийн спонсор бол UBS телевиз. Тэгээ та ингээ харж байгаа жуулчдууд зөндөө байгаа. Угаасаа энэ 7-8 сар маань аялал жуулчлалын оргил ачаалал байдаг учраас жуулчд маань их орж байгаа. За бүртгүүлсэн бас гадаадын хүмүүс байгаа. Та шалгаруулалтан дээрээс харах байхаа номинац болгон дээр 100 орчим хүмүүс бүртгүүлсэн байна. Тэгэхээр илүү их өрсөлдөөнтэй сонирхолтой үзүүлбэрүүд гарах байх гэж бодож байна. Залуучууд бас үндэснийхээ дээл хувцсаар гойдог. Наадмаар ялангуяа Дээлтэй Монгол өдрөөр бүр зорж гой дээл оюулж өмсдөг басна. Тэр нь их авууштай. Ирээдүйд Монголын залуучуудад бас өв соёлоо авч үлдэхэд нь бас хувь нэмрээ үзүүлж байгаа гэж боддог. Энэ их гоё наадмал та. Ялангуяа хөдөө малын эрэл суралд явсан алс газар мороор явж үтсэн эр хүндвэл Монгол дээлвэл бүхэл үүргийг гүйцэтгэж чаддаг. Нөмрөө дундчиж болно. Халуун дулаанаас хамгаалчих нь. За тэгээд доор хаяжил хоол унд идсний дараа дотоод өнгөртэй гараа харчих юм буян хэсгээ тогтооно гэд. Тийм их гоё уламжлалтай. Тэгээ би бол өнөөдрийн наадамд нэг л юм гордож харахаа ирлээ. Тэр нь юу гэвэл үндэсний хувцс бол гоё. Дээр нь огтуд маань гоё тийм сунайсан совдон даруулагтай гэжигтэй байна уу юу гэдгийг үзэхээр ирлээ. Дээлтэй Монгол бол дэлхийд ганцхан Чингисийн удам Монгол хүний хувцас байдаг. Монгол хүн зөв өнгөртөө өлгөөнөөсөө сугараад дээлээ өмсдөг ийм сайхан баярлж байна. Үнэхээр баярлж байна. Дээлтэй Монгол наадамд их баярлдаг. Би 4 дахь жилийн оролцож байна. Ингээд Монгол түмэндээ дээлээ өмсөж гараа, Дээлтэй Монголын үрсэд дээлээ өмсөж гараа, дэлгэр сайхан зуны цагт сайхан байна. Энэ сайхан наадамдаа сайхан өргөнөөр оролцоож байгаад баярлж байна гэж ингэж хэлье да. Тэгээд төрийн нуруу төвшин түмэн амар амгалан дээлтэй сайхан бай дэлхийд дээлээрээ гайхуулж өөрийнхөө Монгол ёс заншил уламжлалаараа өнөд мөнгө гайхамшигтай гайхуулж явахын мандан бадрахыг хүсэн өрөөдөө хөх тэнгэр хөрсдөлхий хүн болж төрснэг Дээлтэй Монгол болж төрсөндөө баярлж байна.